Тэмцээн өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээр би Get Ready With Me буюу одоо надтай хамт бэлэн болгооч гэсэн сэдвээр хийхээр шийдээд байна. Тэгээд тэр хамтдаа өнөөдөр миний өдөр тутмын маш энгийн мейкапыг хийгээд тэгээд энгийн бас үс янзлалтыг хамтдаа хийцгээе. Ингээд хальт. Тогтооч. Тэгээд миний өдөр тутмын бодол гэх юм бол нэг юм амар гоё арьстай байх тийм бодолд хийх байг хичээдэг байгаа. Ер нь бол тийм зузаан бодолд ерөөсөө хийдэггүй. Хүн намайг хараад ч тэр би өөрийгөө ингээд гадуур ингээд явж байгаа талент хараад ямар гоё арьс вэ гэж харагдах тийм гоё бодолд хийх хичээдэг л дээ. Тийм бодол хийхэд бол хамгийн чухал нь миний хувьд бол суур яг гоё усан чийгшил маань айгуу чухал байгаад дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд би сая шавард орж явахдаа нүрээ гоё зөөлөн цэвэрлэгчээр угаасан байгаа. Тэгээд эссенсээ шавшаад эхлэе. Усан чийг яг бодолтын өмнө ингээд бүр хамгийн чухал байгаад байдаг. Тэгээд шууд хуурай арьсан дээрээ будаж хаар чинь нэг тийм будаг шингэхгүй те ингээд наанаа ингээд үлдчихэж штэ те. Тэгэхээр эссенсээ айл болох нэг 2-3 удаа ч юм уу те төрчдөг байгаа. Сүүлийн үед би витамин C өглөө натуримын витамин C ингээд төрөхөд байгаа. Тэгэхээр энэ витамин C амар таалагдчихж байгаа. 22% тач гэсэн нэлээд тэмцөөлөн тэгээд өглөө төрөхөд тийм өдөр таталтах мэдрэмж нэг төрөөд байдгүй. Тэгээ яг нэг юм гоё glowy те гэрэлцэн болгочдөг. За тэгээ дараа нь moisturizer. Өглөөний бодолтын moisturizer маш гоё юм шингэн. Ийм жел хэлбэрийн тийм хөнгөн байвал их зүгээр. Тэгээд Conjure-гийнхаа тосноос төрчихье. Би энэ тосыг бол үнэхээр хайрлаж төрөж байгаа. Бага ордог. Тэгтэл өдөр шингөө төрөж байгаа. За тэгээд энэний араас мэдээж нарны тос. Нарны тос за амар гоё glowy бодолт үүсгэхийн тулд жоохон tone up finishтэй sunscreen байвал зүгээр байдаг. За энэ болохоор яг тийм tone up finishтэй байхгүй. Tone up finish гэдэг маань юу вэ гэхээр төрсний дараа нэг юм гоё толгор үлдцтэй гэсэн үг. Matte болохгүй. Тэгсэн хэрнээ яг энгийн биш. Энгийнээсээ илүү нэг жоохон нэг тийм толгор болгодгийг tone up finish гэдэг байгаа байхгүй. Тэгээд tone up finishтэй sunscreen болохоор яг өдөр тутамдаа ингээд түрхчгээд те нүрээ будаагүй зүгээр ингээд түрхчгээд айгуу гоё юм толигоол тэгээд байдаг гэсэн үг. Тэгээ бодолтын доор ингээд түрхчих юм бол ингээд дотроосоо ингээд гоё ингээд толилгомл гэсэн үг шүү дээ те. Өнөөдөр нэг юм сонирм бүрхэг өдөр байна. Би өгөн өчигдөр ингээд за маргааш гоё сте бичлэгээ хийгээд амар гоё нартай өдөр байна ах гэж бол амар баярлж исэн чинь нэг сони юм бүрсээс өдөр энэ гэхдээ заримдаа юм бүрхэг өдөр амар гоё те. Амар. Би нэг амар ямардаг юм уу? За ингээд нарны тосоо төрчихсөн. Ингээд ерөнхийдөө миний арьс арчилгаа болчихж байгаа. Амар амархан. Essence serum тос нарны тос ингээд болоо. Ямар ч тийм илүүтэй. Би өглөөнийх бодолтын өмнө sheet mask энэ төр тавих нэг сонирхолгүй ингээд бодол айгүй юм төвхтэй болгоод идэм шиг санагдаад идэг. Орой л ингээд sheet mask-аар ингээд тавьж ийлэх гой санагдаад идэг. Primer төрчихье. Тэгээд энэ primer зүгээр надад бэлгэн ирсэн тэгээд надад амар таалагдчихж байгаа. Би ер нь энэ YSL ч юм уу те энэ Giorgio Armani юм тэргээд яг тиймхүү яг luxury брендийн primerуудыг би нэг үнийг хэлж байгаа ойршигдаггүйсэн. Худалдаа авалтанд бэлгэн дээрээд энэ primer ингээд түрхээд утсан чи бүр blur primer гэсэн байгаа юм л та. Амар blur-ий болгочтой юм лээ. Одоо энэ дээрээ cushion төрхнэ. За би Romandie-гийн cushion-ыг түрхсээр л байгаа. Ерөөсөө гадагшаа гарахгүй, нүрээ будахгүй те. Ерөөсөө будаг, ерөөсөө явахгүй байна, дуусахгүй байна. Би ч нэг нүг заавал дуусгах хийж чаддаг хүн. Яг юм гоё natural тийм glowy makeup хийхэд бол энэ cushion айгу чухал нөлөөтэй санагдаад идэг. Яг тэгэхээр энэ cushion чинь өөрөө нэг юм гоё шингэн, гоё бүтцтэй байгаа. Дээрээс нь энэ cushion-ы парлан нэг юм бүрчэх явцтай маш гоё юм glowy болгоод идэг. Тэгэхээр юм sponge болон тэ бусад одоо нэг makeup brush энэ төр бол энийг хийж чаддаггүй. Cushion явуулахаар яг энэ түрхэж байгаа энэ sponge нь арай өөр байгаад идэг л да. Тэгэхээр би тийм учраас cushion ер нь их дуртай байдаг. Яг юм full coverage өгөөд тэ нэг юм бүхлээр нь өөгийн дараад тэ ямар ч одоо минг байсан бол мингийг байхгүй болгоод ч юм уу, сэвх байсан бол сэвхийг байхгүй болгоод ч юм уу тэ тэгэж нэг амар өө дарах бол нэг дуртай биш. Аль болох хөнгөн тэгээ ингээ гоё зүгээр юм суур ингээ тавьчихдаг байгаа. Bronzer-аараа хальт ингээ нүрээ жоохон shape хийгээд те. Нэг амар тэгэж бас highlight те, shade энэ төр хийгээд идэггүй.
нэг хэсэг хайлайтын шээр амар мод орсон шүү дээ. Нэг юм бас айгүй хийх дуртай. Би нэг мейкап артистаас сурч исэн. Консилер буюу одоо өө дарагчаа шууд ингээд аваад ингээд төрөх биш тийм маш нарийнхан ингээд багсаар ингээд авч жагаад тэрүүгэнд энд жижиг ингээд өөд авал бас зүгээр байдаг. Өгийн дармаар байгаа хэсгээ те нэг юм батганы сорвч юм. Одоо энэ жишээ нь би 7 хоногийн өмнө ингээд нэг батга гарсан тэрний маань ингээд улайцсан байна. Энийг ингээд жоохон нөхөндөө ингээд ер нь бол ингээд суур бол ингээд болчдөг. Би шин ингээд хайлт төрхөн. Би шууд нүд хүмсгний бодлол руу ингээд орчдөг байгаа. Угаасаа тийм уран зураг, лаг зурах чадвар байхгүй. Тийм учраас зүгээр хайлт ингээд те. Хүмсгнийхөө зэрлэгийг зулгаагаагүй амар үдчихэж байгаа юм шүү дээ. За би хүмсгэндөө нэг юм Anastasia Beverly Hills гэдэг санагдаж байна. Тэгээ хайлт ингээд гоё яагаад. Би нэг юм brow gel гэдэг Benefit-ийн brow gel-ээрээ дээш нь ягаал. Ингээд зүгээр дээш нь ингээд хальт саманчдаг. Тэг ингээд самжуугт ингээд нөгөө хүмсгний ширхгэн будагдаад тэгээд ингээд дээшээ болоод ингээд тогтчихдаг байгаа. За тэгээд нүдний хувьд гэх юм бол нүд бол маш ингийн. Түрүүний бронзерийнхоо ингээд гараараа. Жохон нэг тодор нүдээ ингээд будахтаа ч юм уу эсвэл ингээд сормосын дээр наахаар болох юм бол би энийг төрхдөг ингээд нөгөө праймер болгоод тэ зохио хамгаалаад тэгээд eyeliner. Тэгэд сормосны будаг. Сормосоо би будахтаа болохоор нөгөө цохныхоо хүчлийг бас анхаарахгүй болохгүй шүү дээ. Духныхаа хүчлийг бас явахгүй болохгүй шүү дээ. Тэгэхээр би ингээд нөгөө амар ингээд тухмхаа ингээд хүчлэглгээд байхгүйгээр доороос нь барьж аваад ингээд хальт ингээд будчихдаг. Ингээл болоо. Одоо ингээл уруулын будаг. Энэ ингээ гоё юм brownish тэ юм nude гоё өнгөр бодмаар байна. Lip liner нь lip cheat гинэ. Charlotte Tilbury. Би ингээ зөвхөн ингээ энэ хоёр тал энэ ингээ доотлын хүрээлсэн мас тэгээд дээдлийн болон доотлынхаа ерөөсө хүрээлдэггүй. Тэгээд юугаараа жоохон юм сони юм юу зураас ингээ нэмждэг. Ингээд зурчингууд дараа нь энэ lip liner-аасаа одоо бүдэг өнгөөр ингээ будангууд ингээ амар гоё болчтой юм шиг санагдаад идэг. Миний л тест шүү. Миний л дээ. Нүрийн будган дээр ирэхээр би чинь бас фаны штэ. Нүр ингээл амар будаал харангууттай халтайс нэг юм 5 настай хөвч болцсон байж байгаа байхгүй юу. Charlotte Tilbury-гийн Supermodel гэдэг өнгө. Ийм өнгөтэй болчтой. Гэхдээ надаа энэ хитрхий жоохон боор юм шиг санагдаад байна. Charlotte Tilbury-гийн будагнууд амар гоё, тийм тогтоц амар сайтай, айгуу гоё юм. Glossy биш, гэхдээ бас хитрхий matte биш, айгуу гоё будагнууд байдаг. Тэгээд энэ дээрээ би нэмэж жоохон юм glossy болгоод те арай жоохон нэг тийм beige агаан дүү өнгийг ингэ нэмчмээр байна. Тэгээд энэ будгийг нэмчихье. Ийм beige өнгийн ямар болох нь харъя зүгээр. Одоо яг байлчлаа. Би нэг дээр дангаар нь хүрсэн чинь жоохон тийм арай жоохон тийм шир байгаад захгүй нэг өнгөлөгч чиг юм шиг тиймээс аахгүй. Тэгсэн чинь энэ хоёрыг ингээд хальцсан чи яг болчлаа. Happy. Мэдээж надад блаш байхгүй. Жоохон нэг тийм будалтыг амьд болгох юм шиг санагдаад идэв шүү дээ. За ингээл бүр будалт болцсон. Ингээл болоо. Одоо үсээ гоё амсалч. Эндүүгээ халж явах оронд нь жоохон амс хийгээд үсээ саманчи. Яг ингээд миний өөрийн үс ингээд энэ хүртэл явж байгаа цахаар өнгөтэй үс. Энээс доошоо ингээд бор байгаа. Тэгээ одоо ерөнхийдөө өөрийнхөө үсийг юу гаргаж ирье гэж бодоод байгаа. Би ерөөсөө 8 дугаар ангидаа үсээ бодлоо та. Тэгээ тэрнээс хойш ерөөсөө өөрийнхөө үстэй байж үзээгүй дандаа будаад те. Дандаа л юу нүгнасаа дандаа л бороор будаал дандаа л бор өстэй эс. Тэгээд өөрийнхөө өнгөний яг оригинал үсээ гаргаж ирье гэж бодоод байгаа. За би үсээ одоо яаж анзлах вэ гэхлээр нэг юм хальт нэг юм гоё wavy дэлгэнтэй тийм л болгоно л та. Тэгэхээр байгалаараа те нэг naturally тийм гоё үстэй юм шиг л бас болох туртай. Үсийг нэг юм ороод гэжтэй тий ингээд тэгж ороохлоор ингээд угаасаа манай монгол охтуудын ялангуяа одоо нэг Аз эмэгтэйчүүд болохоор яг угаасаа жоохон төрөлхийн шулуун үстэй байх тийм юутэй штэ. За зарим нь бол мэдээж боржгор байгаа. Хөвчлэн
шулуун өстэй байдаг байгаа шүү дээ. Тэгээд ороочонгууд яг тэр ороосын хэсэг нь яг ингээд үзүүр хэсэгт нь ингэж ороогдоод тэг бусад хэсгээр ийм шулуун байгаад тахаар амар санаа харагдаад байдаг. Тэгээд угнаасаа гоё юм буржгар те байгалаар юм гоё буржгар юм шиг тийм долгион зүгээр хальт ингээд оруулах дуртай нэг beachy wave гэдэг шүү дээ те. Тийм долгион оруулах дуртай. За тэгээд энийг бол би бүр амар олон жил ингэж янзлж байгаа. Бүр загварын дамжаанд байхад нэг удаа өсчин ирээ бидний үсийг янзлж өгөөд ингэж ороож өгсөн. Тэгээд тэрнээс хойшоо ингэж сурж агаад бүр ингэж одоо хүртэл хийж байгаа. Тэгээ угнаас нь зүгээр ингэж аваад зөөлөн явуулаад дахиж дээш нь ингэж явуулаад дахиж болцгоо. Дахиж ингэж явуулаад дуусглаа. Тэгэл нэг иймэрхүү юм хөнгөн хальт ингэ долгионтой тий. Ингэж л янзлах амар дуртай. Ойр тусын янзлаагүй бүр ямар ч дэвд байлгаа. За янзлаад дуусчлаа. Хальт гоё. Долгион оруулаад өгчлөө тэгээд. Ер нь бол яг ингэж хальт долгион оруулж янзлчаад зүгээр ингээ бооцсон ч гоё харагддаг. Аюу гоё мөтгөн тий. Тийм месси тий. Секси. Жохон тийм замбраагүй байвал бас гоё байгаад идэг шүү дээ. Тэгээд ингэж янзлал болдог да. Энэ бол тийм миний л хийх арга. Би ингээл яг гараа авахаараа өөртөө аюу гоё итгэлтэй. Гоё идэг. Ер нь бодаагүйсэн ч гэсэн нэг тэгэж нэг нүрээ бодаагүй гэд нэг тэгээд байдгүй л дээ. Үсээ ингээд амар гоё янзлчлаа те нүрээ гоё будчлаа те. Гэхдээ ерөөсөө явах газар байхгүй. Ингээл гэртээ өдөржингөө ингээл гоё байж хаас. Эсвэл нэгэнтэй гоё үс гэзгээ янзлаад нүрээ будсан юм чинь гараад гоё хитэн зураг авахулчих юм лөө.